Хөдөлгөөгөө байсан хүчтэй бүр хөдөлж тавлын бүгдээрээ намайг бэрээрээ гүцэд дээрээ наа ни но Үсгүүд нийлээд уй боллоо уюуд нийлээд уг бүтлээ би ичтэй бидний ертөнц хайхалтай Эрдэн номын 35 үсэг би ичтэй 35 би бүх санаасоо хамстаа багтаа илүү хүчтэй хамаагүй үтчээ Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар Эхэл соёлоо түгээцгээе. Сайн бацхан хүүхдүүдээ хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийг эхлэж байна. Хөгжилтэй өсгүүд энэ байна уу? Тийм ээ, үзэгчтэй хүүхдүүдээ нэвтрүүлэгтээ тавтай морил. Хүүхд болгон өсөг болж уйлж уншдаг нэвтрүүлэг бол хөгжилтэй өсгөө. Өсөг болгон өрсөж боддог, уралдаж тоглодог. Цагаан толгойн өрсөлдөөн тавтай морил. Ингээд өнөөдрийн маань дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 42 дугаар сургуулийн ганц төмөрөгчтэй 3-ын банкинг улбар шарба. Харин зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын 131-р сургуулийн мөнх эрдэнэгчтэй 3-ын Янгийн Цэнхэр баг. Нэвтрүүлгийг эхлэхэд бэлэн боллоо. Хүүхдүүдээ бэлэн үү? Тэгвэл нэвтрүүлгийн 1-р үе сонсоё харъя бодъё. Энэ үеийг эхлэхээс өмнө бүгдээ хамтдаа зарим нэг сурагчтайгаа танилццгаая. Сайн уу? Сайн уу? За, Аавсгаа өөргөө танилцуулах уу? Аавсаг онгоц гэхэд ордог. Аавсаг бол ишиг үсэг. Одоо харин үүсэг. Өөргөө танилцуулаарай. Үүсэг үнэг гэхэд ордог үүсэг. Их шиг үсэг билээ, тэ? Нөө үсэг чи танилцуулаарай. За. Өөс гэдэг ордог өөсөг бий байна. Оо сайн байна уу. За өөр хин танилцуулах уу? Ди юу? За ди. За чи танилцуулчих. Даав гэдэг ордог бий үсэг. Дэ үсэг бий байна. За баярлаа. За үзэгчтэй хүүхдүүд нэвтрүүлгийн 1-р үе юу вэ мэдэх үү? Сонсоё, харъя бодъё мөн үү? 1-р үе. Сонсъё, харъя, бодъё. Нэвтрүүлгийн зүгээс багуудын дунд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. 2 дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодитоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Хамгийн ихний үгийг бүгдээрээ дуу чимээний тусламжтайгаар олж мэдэх бол нүдэ нэрэ. За, тэгээд энэ бол 2 үетэй нэр үг шүү, ойлгомжтой хүүхдүүд ээ. Хоёр үетэй нэр үг шүү хүүхдүүд ээ. Үг бүтээх цаг эхэллээ. За сайн бодорой. Хоёр үетэй нэр үг байгаа. Цаг дуусаа. Үзэгчтэй багууд маань аль хэдийн үгээ бүтээсэн байгаа харагдж байна. За яагаад зүгийг гэж бүтээсэн бэ? Нөгөө зүгийн шиг дуурайд исэн. Зүгийг яаж дуурдаг лээ? Гэж. Оо, згтэй.
нөгөө нэг ингээд юу ингээд ялагч ингээд алгадаж малгадад ингээд алах гэж оролддог болохоор ингээд зүгийг ингээд алдаг байхгүй юу. Тэгэхээр зүгийг гэж утсан. За, тэгвэл л штэ. Зүги гэдэг нь хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн. За, чи тэгвэл нэг уярдас та. Зүги. Зөө хөгтүүд ээ? Зүг. Цэгэр багийнхан маань мөн адил хаашийн өсгөн байхгүй. Хайчсан юм. Мэдгүй. Тэг уул нь зүги гэж бодсон юм байна те. Зүги мөн болов? Мөн үү? Дахиад нэг дуу чимээг сонсоод үзье. Тэхүү хөгтүүд ээ. Зүги ингэж дуурдаг уу? Арай өөр дуурдаж байна те. За тэгэхээр анхаараарай. Нэгдүгээр үеийн зөв хариултыг бүгд хамт олж мэдцгээе. Хамгийн ихний үгийн зөв хариулт бол Шумуу байлаа хөгтүүд ээ. За одоо харин бүгдээрээ хамтаа зүги яаж дуурдгийг олж мэдэх үү? За тэгвэл бүгдээрээ хамтаа зүги яаж дуурдаг юм сонсъё. Яг зү. Илүү олоолаа сүргээрээд явж байна шүү дээ бас. За одоо харин бүгдээрээ хамтдаа ялаа яаж дуурдгийг сонсъё. Ялаа бол ингэж дуурдаг байх. Нэг газараас нөгөө газар ингэж нисэж байгаа суугаад ингэ явж байна те. Зү. Одоо харин бидний энэ үеийн зөв хариулт болох шумуул яаж дуурдгийг ахаад нэг сонсъё. Шумуул. Ингэж өнгөнд дуурдаг байна шүү дээ хөгтүүд ээ. Ойлгомжтой юу? За тэгвэл бүгдээрээ байрандаа суугаарай. Ингээд хоёр дахь үгийг бүгдээрээ хамтаа таацгаая. Хоёр дахь үг мөн адил хоёр үетэй нэр үг шүү. За хөгтүүд ээ. За энийг харин бүгдээрээ хамтдаа дуучмын тусламжтайгаар биш жүжигчний өвөлөдлийн тусламжтайгаар олж мэдэх болно. Ойлгомжтой юу? За тэгвэл анхаарлаа хандуулаарай. 5, 4, 3, 2, 1 алгач хөгтүүд ээ. Үг бүтээх цаг эхэллээ. Үгээ бүтээж дуусаад хонхоо дараарай. Ороо, хоёр, нэг. Цаг дуслаа. За хараарай. Энэ удаа цэнгэр багийнхан маань мөнгө гэдэг үг бүтээсэн байна. Сайн уу? Сайн. За, чам хин гэдэг вэ? Чойжамц. За, яагаад мөнгө гэдэг үг бүтээсэн бэ? Түрүү юу хийж исэн бэ? Жүжигчний үйлдэл харахад ямар юмнууд хийсэн харсан уу? Дэлгүүрээс юм авч ирсэн. Тэгээ мөнгө алдсан. Тэгээ мөнгө олохоор явсан. Яг зөв дээ. За, чиний хувьд юу харагдсан? Дэлгүүрээс юм авсан. Басаа. Тий. За, мөнгө гэдэг нь хоёр үетэй нэр үг мөн үү? Мөн дээ. За тэгвэл бүгдээрээ улбар шар багийныг шалгацгаая. Улбар шар багийнхан мөн адил мөнгө гэдэг үг бүтээсэн байна те. Сайн уу? За яагаад мөнгө гэдэг үг бүтээсэн бэ? Чиний хувьд?
Яг мөнгөө ингээд яг ингээ алдаа тэгээд мөнгөө буцаж аваад тэгээд мөнгөөр заримгаа авч идэх. Яг мөнгө шиг харагдаж. За чи мөнгөтэй ер нь бол мөнгөтэй өөрөө. Одоо мөнгө нь үү? Үгүй. Бага. Чи мөнгөтэй юу? Яг одоо мөнгө нь үү? Одоо мөнгө нь үү? Байхгүй. Тэгвэл мөнгөөр юу хийдэг вүлээ? Мэдхүү. Мөнгөө дөө. Мөнгөө хаад хүнснийхээ юм аавна. Тийг нь өөр юу хийдэг вүлээ мөнгөөр? Амттай маавн, кино үзэн, жихэр аавн тэ олон юм хийж болно. Одоо харин бүгдээрээ энэ үеийн зөв хариулт нь юу байсан бэ гэдгийг олж мэдхүү. Ингээд зөв хариулт бол мөнгө зөв байсан байна хүмүүстээ баяр хүргэе. Харин энэ удаа хамгийн дөрөнд үгээ бүтээгээд хонгоод орж чадсанараа Цэгэр багийнх маань багта 1 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. За, улбан шор багийнх маань хонгоо арай хоцроод авчлаа тий. За, хүүхдүүдээ мөнгө гэдэг чинь юу вэ? Альва зүйлсийн үнцийг үндэмжийг илэрхийлдэг зүйлийг хэлдэг тийм үү? Хувцас, бидний идж байгаа зүйл, сэргэлж байгаа зүйлс бүгдээрээ мөнгөн үндэмжтэй байдаг тийм үү? За, тэгвэл харин энэ дундаас мөнгөөр үнэлж болохгүй, мөнгө өгөөд авч болохгүй зүйл юу вэ? Мэдгүй та нар? Яг лээ? Хүн тий? Яг зөв. Тэгэхээр бид нар аав ээжигээ, найзыгаа, өөрийгөө энэ зүйлийг мөнгөөр үнэлж болохгүй тийм үү? За тэгвэл ингээд амжилтаа зөв оруулж багтаа 1 оноо авч чадсан баяр хүргэе. За, суугаа. Амжилтсэ дараагийнхаа 1-р үеийн 3 дахь үг. Энэ үг бол холбоо үг байгаа юм байна. Бүгдээ хамтаа студид тоглогдох үзүүлбэрийн тусламжтайгаар олж мэдье. Ойлгосноо? За ингээд бид бол алгааш өгтөө авцгаарай. За цаг дуслаа. Үг бүтээх цаг эхлэе. Холбоо үг байгаа. Үгээ бүтээчихэд хонгоод арай шүүхтүүдээ. За 10 секундын хугацаа үлдсэн байна. За цаг дууссан шүү. За улбар шор багийнх маань гал түйм гэсэн байна тий? Гал нөгөө гараад юу лээ? Усаа цацуулсан. Усаа цацуулсан уу? Яагаад гал түймөр гарсан гэж бодсон бэ? Гал гарч ирсэн болохоор. Гал сүнөгч гарч ирсэн юм шүү. Тий? Гал сүнөгч гэж мэдгүй? Мэднэ. Өмнө харж ирсэн үү? Харж ирсэн. За чиний хувьд? Харж ирсэн. За одоо харин манай Цэгэр багийнхныг харцгаая. Цэгэр багийнхан маань гал сүнөгч гэж бичсэн байна тий? Яагаад гал сүнөгч гэж бичих болсон бэ? Сайн мэдгүй нөө? За сая энд ямар үйл явдал болсныг хэлэх юм бэ нөө? Гараа өргөө. За юу болсон бэ? Хамгийн дөрөв шууд толгойн дотор бууж ирсэн. Юу бууж ирсэн? Гал сүнөгч нь шууд. Гал сүнөгч бууж ирсэн үү? За чиний хувьд? Миний хувьд нэг барилгын дотор гал гараад тийм баг гал сүнөгчнүүд тийш очиад усаар галыг байх болгосон. За хээ үсэг харин яагаад гараад ирсэн бэ? Гал сүнөгч гэж бичих юм уу? Сүнөгч гэж бичдэг лөө? Яаж бичдэг лээ? Гал сүнөгч. Сүнөг гэгд хээ үсэг байт юм болоо? Юу гэж бодож байна? Байж магадгүй бүгдээрээ ингээд зөв хариултыг олж мэдгэд бэлнэ. За бэлэн бол Цэгэр багийн хөгжөөний дэмжигчид байна уу? Одоо нөө манай улбар шор багийн хөгжөөний дэмжигчид байна уу? За тэгвэл яг одоо зөв хариултыг олж мэдцгээе. Зөв хариулт бол
ганц сөнөгч байж өгтөдөө. Гэхдээ Цэгэр баг маань ганц сөнөгч гэдэг дээр Х үгсийг нэг илүү бичсэн те. За тэгэхээр Цэгэр багийнх маань оноогоо хараа авч чадаагүй л эсрэгээрээ улбар шор багийнх маань галт түүм гэж бичсэн те. Магадгүй галт түүмэр гэж бичсэн бол энэ холбоог мөн байсан тийм үү? Тэгэхээр бүтэн оноог нь бас өгж болох байсан боловч хараахан үгээ бүтээж чадаагүй байна. Тэгэхээр мөн адил оноо өгөхгүй ш. Ойлгомжтой өгтөдөө. Одоо харин хүүхдүүдээ бүгдээрээ дөнгөж сайхан бидэнд үзүүлбэр үзүүлсэн Баянгол дүүргийн онцгой байдлын хилцсэн ганц сөнөгч өсгөө хоёрыг тайсан орж байна. Алгач өгтөө авцгаана уу? За, сайн та. Сайн. Та бид бүхэн галын аюулгүй байдлын талаар, за хэрвээ гал гарсан тохиолдолд хаашаа залгах талаар бид бүхэнд мэдээлэл хүргэж. За, гал гарснаар те нэгдүгээрт ямар нэгэн ий зүйл шатна. Хоёрдугаарт хүний аймнаас эрсдэх магадлалтай. Тийм болохоор галын аюулгүй байдлаас хангаад гал маш эрсдэлтэй, гал аюултай гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Бага насны хүүхдүүд 101 утсанд худлаа дуудлага өгдөг. Худлаа дуудлага өгөхөд нь яг бидэд яваад очисон ямар ч гал байхгүй. Тэгэхээр цаг хугацаа болно одоо эдийн засгийн хохирол учрна гэсэн үг. Бага насны хүүхдүүд худлаа дуудлага өгөөд тэр дуудлага руу явж байтал яг эсрэг талд нь жигнэсээ дуудлага гардаг. Бид нэр худлаа дуудлага руу очиж буцаа явах хооронд маш их эд хөрөнгө галж чадах магадaltaй гэсэн. Тийм ээ хүүхдүүдээ. Тэгэхээр яах нь хэдүүлээ 101 дугаар тахта зайлшгүй гал гарсан тохиолдолд дуудлага өгсдөө тийм хүүхдүүдээ. Маш мундаг дан ганцхан хүний амнаас гэлтгүй эд хөрөнгө маш олон зүйлийг аварч хамгаалдаг болохоор бид бүхэн ганц өнөөгч баатрууд юм нэрлэдэг тийм хүүхдүүдээ. За баярлалаа. Улбар шор багийнхан байна уу? Маа Цэгэр багийнхан байна уу? Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 1-р үеэс Цэгэр баг маань 1 оног авч чадсан бол улбар шар баг маань хараахан оноо авч чадаагүй байна. Ингээд нэвтрүүлгийн 2-р үеийг эхлүүлцгээе. Бид нөө? Нэвтрүүлгийн 2-р үе юу вэ хүүхдүүдээ? Намайг болоорой. Ингээд эхэлцгээе. 2 дугаар үе. Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдэхүйн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Багууд маань асуултаа монгол хэлний сурах хүчгээс бэлтгэж ирсэн гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд бүгдээрээ хамтдаа Цэгэр багийн асуулт асуух сурагчийг үрж байна. Сайн уу? За, одоо харин улбар шар багийн асуулт нэрүүлэх 3 сурагчийг үрж байна. За, үсэг үсгийг үсгүү. Намаасаа уншсан уу? Цэгэр багийн нууц үсгүүдийг тайсан орж байна. 1 үсэг гарч ирлээ. 2, 3, 4, 5, 6 дахь үсгүүд гарч ирсэн байна. За, бил нөө 6 үсгтэй юм байна тий. За тэгвэл одоо харин асуултыг сонсох юм та бүхэнд энэ үеийн дүрмийг танилцуулъя. Энэ үед асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 оноо, үсэг нэг боломжоо ашиглах юм бол 3 оноо. Харин ангийнхнаас тусалцаа авах боломжоо ашиглах юм бол 2 оноо авах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Бидэнд асуултыг хэлж өгөөч. Монгол гэрийг барихад тооныг юугаар өргөж буулгадаг вэ? Гэсэн асуулт байна. Ингээд асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Ангийнхаа яа тийм юу хийснэ? Үсэг нэрх болно. Эхнээ 3 үсэг. 3, 2, 1 анхаараарай. Цаг дуслаа хүүхдүүдээ. Хариултыг Баган. Зүү. За. Скрүүдээ нэг харуулаарай. Монгол гэрийн тооныг барихтаа магадгүй те өргөөд бас буцаагаад буулгах зүйлийг багна гэдэг байна тийм үү? Вау. Улбар шар багийнхаа баяр үргэе. За. Одоо хариултаа яаж олсон бэ? 6 үсэг байсан болохоор нөгөө нэг багны чинь 6 үсэгтэй гэж бодоод баг 6 гэж. Зөв. Монгол хэлний сурагч нар гардаг уу? Адилхан байсан. Яг зөв тий. Монгол хэлний сурагч нар гардаг уу? Гардаг. Гардаг тий.
Одоо харин манай Цингэр багийн Эвс маань бидэнд асуултын тайлбарыг хэлж өгөөч. За, баг нь яадаг вүлээ? Баг нь байхгүй бол тоон тулах Тийм боломжгүй. яг зөв. Баг нь байхгүй бол тооныг тулах боломжгүй болдог тий. За тэгвэл баг нь Монгол гэж хэдэн ширхэг байдэ? 2 ширхэг байдаг тий. Тооныг тулаад байрладаг 2 зүйлийг нь баг нь гэж нэрдэг байна. Тийм хөлтүүд ээ. Тий. За ингээд асуултандаа амжилттай хариулж 5 хоног багтаа авч чадсан Улбар шар багийнхандаа баяр хүргэе. Яг одоо Улбар шар багийн асуулт асуух сурагчийг тайсан орж байна. Вау! Awesome. Биднэ. Билээ. За одоо харин Цингэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг тайсан орж байна. Awesome, Bewsome, Awesome. За Цингэр багийн хөгжөөний дэмжигчид байна уу? Улбар шар багийн нууц үсгүүдийг урьж байна. Алган чугт авцгаая. За нэг 2 үсэг 3 4 5 6 7 8 9 10 үсэг үнтэй хөгтүүдээ ойлгомжтой бүгд хамт асуултыг сонсцгоё. Цагаан сарын битүүний өдөр монголчууд шагаагаар ямар тоглоом тоглодог вэ? Цагаан сарын битүүний өдөр монголчууд шагаагаар ямар тоглоом тоглодог вэ? Цагийг эхлүүлцгээе. Цагаан сарын битүүний өдөр монголчууд шагаагаар ямар тоглоом тоглодог вэ? Дөрөв бэр. Яаж ч дөрөв бэр байна. Дөрөв бэр тоглох гэж дээ. Үгүй юу? Тэгэх бэрүү тийшээ. За. Үсгэн ямар чамаагүй. Дөрөв бэр лангаа. Дөрөв бахтай. Дөрөв бэр тоглоод байгаа юм шиг. Дөрөв бэр. За дөрөв бэр. Дөрөв бэр. Цаг дуустаа. Хариулт байна уу? Дөрөв бэр. За үсгүүдээс хараараа 10 үсэг байна. 4 6-аараа 2 дахь зогссон байна тийм үү? За тэгээд хариулт бол Дөрөв бэр. зөө. Буруу байлаа. За одоо та бүхэн үсгийг боломжоор ашиглах боломжтой. 10 үсэг байгаа болохоор 3 үсгийг нээх боломжтой. 3. За 3 дахь үсгийг нээ. Үсэг байлаа. За дараа нь хэд үсгийг нээх вэ? За тоглоорой. Сүүлийн үсгийг. Хамгийн сүүлийн үгийн үсгийг нээ гэж байна. Агсыг гарч ирлээ. За ахаад нэг үсэг нээх боломжтой. Нэгтгэх юм. Хамгийн ихнийх айгу. За хамгийн ихний үсгийг нээцгээе. Алаг нэгтгэх юм биш үү? Мөн байлаа үсэг байна. Ингэснээр 2 ширхэг үсэг мөн хагасын үсэг нээлттэй болоо. Бэлэн. Бэлэн бол хоорондоо ярилцаараа цагийг эхлүүлье. Асуулт бол монголчууд цагаан сараар битүүний орой шагаагаар ямар тоглоом тоглодог вэ? Хугацаа байна. Хоорондоо ярилцж болно. Сайн дуустаа. Хариулт? Алаг мэлхий. Зөв. Баяр хүргэе. Алаг мэлхий. За өсөндөө нэгэр хөвгтүүд ээ. За алаг мэлхийг зөв хариулт авснаар та бүхэн багтаа 3 хоног авч чадсан байна. Баяр хүргэе хөвгтүүд ээ. За цогоорой. За яаж болсон бэ? Үсэг нээгээд шууд ойлгомжтой болсноо. Алаг мэлхий тоглож үзсэн үү? Тоглоцсон. Яаж тоглолтой? Мэдгүй. Нэг юугаар нь болгоод. Нүсэн шагаагаа өөрөө тоглодог баг тий. За тэгвэл бүгдээрээ дэлгэрэнгүй тайлбарыг Улбар шар багийн Оускээс авцгаая. Цагаан сараар гэр бүлтэйгээ алан мэлхийг урьж тойрч суух яс зааштай. Ойрцоо тоглолдог тийм үү тий? Хэдэн шиг шагаа ордог лээ? 108 шагаа. 108 шиг шагаагаар тоглодог тийм ээ? Тий. За ингээд бид бүхэн гайхалтай тань мэдгүй асуулт бэлтгэж ирсэн Улбар шар багийнхандаа баяр хүргээд эсэргээрээ 3 оноо нээзэд болсон Цингэр багийнханд баяр хүргэе хөгтүүдээ. 3 дугаар үе. Үсгээр наадъя. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр айлбад хамгийн олон үг бүтээж чадах байна. Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Үзэгчдээ хөгжилтэй үсгүүд нэвтрүүлгийн 3 дугаар үе тавтай морил. Энэ үе бол үсгээр наадъя. Ингээд Улбар шар багийн үсгээр наадах 3 сурагчийг тайснаа урьж байна.
Үсэг үсэг. Та бүхэн 1 минутын хугацаанд 7 үсгийг сайтар хараад самбар дээр бичнэ. 2 минутын хугацаанд ногоон тайзан дээрээ үгээ бүтээн. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой бол улбар шарбагийн үсгүүдийг тайсан урж байна. Бичээр одоо. Үсэг. Үсэг, хагасыг, г, ил, д, иш гэсэн нийтдээ 7 үсэг байна. Та бүхэн эдгээр 7 үсгийг нан санаар оруулаад найрсааш нь ойлоод үгээ бүтээгнэ. Ойлгомжтой юу? Бүтээсэн үг болгоны тоогоор нэг он авах боломжтой. Ингээд цагийг эхлүүлцгээе. Шагааг бичлээ. Бичсэн тий. Лаан шүү. Сэ. Лаа. Бид даагуулахгүй. Лаа. Бичсэн лаа. Аш. Цаг дууссан байна. За одоо харин шууд үгээ бүтэн шүү. Ногоон тайзан дээр ойлгомжтой юу? 2 минутын хугацаанд байгаа. Бэлнэ. Бэлээ. Цагийг эхлүүлье. Шага. Иш. Ногоон тайзан дээр зогсон шүү. Шага. Шагаа гэдэг үгийг авлаа. За шав. Битүүсэг шав. Шал гэдэг үгийг авлаа. Гал гэдэг үгийг авлаа. Айд гэдэг үгийг авлаа. Саа гэдэг үгийг авлаа. Шаг. Гү. Найзуудаа чанга дээр. Шаг. Шаг гэдэг үгийг авлаа. Дараа шал. Бид усаа шал байгаа. Даасаа гэдэг үгийг авлаа. За, дахиад бүтэн 50 секундын хугацаанд сайн хараарай. Буугаар. Яг нэг зогсон. Тасаа гэрчсэн. За хараарай, сайн хараарай. Өөр ахаад үг бүтээж болохоор байгаа. Гэхээр чин 3 аваад тий. Гайгaalч. Гай. Хангалттай байна, ахаа бүтээж болно шүү. Гай чи бро. Гай. Гай гэдэг үгийг авлаа. Шаг. Би авсан. Шаг. За уцаа дууссан. 2, 1 цаг дуслаа. Яг ийшээ тайз руу гарахаар сандард юм байна уу? Тандалж гин. За, чиний үед ямар байсан? Гайгүйсэн. За, үсгээ. Чи тайзан дээр баг зөндөө удаа байсан тий? Ямар үгэнд орсон бэ? Ла. Шага. Гаа гэж баг бүх үгэнд нь орсон тий? Аха. За, дийлсгийн үед ямар үгэнд орсон бэ? Ла гас. Тэгээ ямарсан олон үгэнд орсон. Орсноо. За, чиний үед ямар байсан бэ? Гой. Гоё байсан уу? Хөгжлтэй байсан уу? Хөгжилтэй. За, иш үсгээ. Чи тэгвэл ямар үгэнд орлоо тайзан дээр? Шага, шал, шаг гэдэг 3 үгэнд орсон тий? Улбар шарбагийн хөгжөөнд нэмжчихэд байна уу? Үзэгчтэй хүүхдүүдээ 3 дугаар үеэс улбар шарбагийнх нь нийтдээ хэдэн оноо авсныг олж мэдэхэд бэлэн боллоо. Самбраа гүрэ. Анхаараарай. Улбар шарбагийнхан 3 дугаар үеэс нийтдээ шага, шал, гал, айл, лаа, шаг, далай, гай гэсэн нийтдээ 8 үгийг амжилттай бүтээж багтаа 8 оноо авч чадсан байна. Баяр хүргэе хүүхдүүдээ. Хөгжилтэй өсгүүд нэвтрүүлгийн 3 дугаар үе Цингэр багийн үсгээр наадагч сурагчдыг тайсан орж байна. Гараад ирээрэй.
За А үсэг энэ үсэг Д үсэг үү? За бид нөө. Сандраг үстэй. Яа санагдаж байна. Цэгэр багийн даалгаврын үсгүүдийг тайсан орж гараад ирээрэй. А үсэг, хагаси, О, Им, Г, Т, Ил. Гэсэн 7 үсгийг та бүхэн 1 минутын хугацаанд самбар дээр бичээд 2 минутын хугацаанд ногоон тайсан дээр байрлуулна. Үдээс үг болгон 1 оноо хүлээж байгаарай. Бид нөө. Цагийг эхлүүлцгээе. Том. Гол. Гол гэж бодож нэрэ. Гол том. Том. Бэж watch штэ. Мэж нуулаа мэж. Мэж аа мэж юмсэт. Аа за. Мэж аа мэ. Жаас штэ. Агуу ааш. За өөр яаж год ивцсэн. Том ивцсэн. Тог. Нэр тог гэж штэ. Чинзүү. Тог. 1 2 3 4 5 гэж. За цаг дуслаа. Одоо харин та бүхэн 2 минутын хугацаанд ногоон тайсан дээр үгээ байрлуулж шойлгосон энэ талаас уншигдаг байхаар бид нөө. Цагийг эхлүүлцгээе. Аас гахгүй штэ. Аас гахгүй. Гол бицсэн. За гол гэдэг үгийг авлаа. Том. Хулаа. Юу? Том. Том гэдэг үгийг авлаа. Ой гэдэг үгийг авлаа. Мэж гинэ. Мэж гэдэг үгийг авлаа. Тог гэдэг үгийг авлаа. Таймер гэдэг үгийг авлаа. гэж юм байх уу? Тоо гэдэг үгийг авлаа. За тоо. Ол гэдэг үгийг авлаа. Цаг дуслаа. За бүгдээ хамтдаа цэгэр багны килон авсныг харцгаая. Адилхан 8. За чи ямар үгэнд орсон бэ? Хагасын үсгээ. Ой гэдэг үгэнд орсон те. За ийм үсэг харин зөндөө үгэнд орох шиг болсон те. Ямар үгэнд орсон? Таймл гэж орсон те. Өөр юу байлаа танаас том гэдэг үгэнд орсон байна те. А үсэг. Хоёр А үсэг байхаар гэхдээ яг А үсэгтэй үг байхаар хин гарахаа мэдэхгүй жоохон сандарч байна уу? Яаж вэ? Гайгүй юу? Тий. Заримдаа яана би гарах юм болоо эсвэл нөгөө А гарах юм болоо гэж бодсноо. Тий. Яасан бэ? Өөр хангалттай үг бүтээж болох боломжтой байсан уу? За тэгвэл хардаа өөр юу вэ? Би ч даа дээд зөндөө хангалттай болов уу? Тоо гэж бодсон нэрэ. Энэ тайм гэдгээ бас бүтээж болох гэсэн шүү дээ. Тайм, А гэлтэй. Цэгэр багийн хөгжийн нэмжлүүд байна уу? За үзэгчтэй тэгвэл яг одоо цэгэр багийнх маань 3 дугаар байс нийтийн хэдэн үгийг амжилттай бүтээж багтаа хэдэн он авсан байдгийг харцгаая. Цэгэр багийнхан гол, тог, мөл, тог, тоймол, тоо, ол гэсэн нийтдээ 8 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 8 он авч чадсан байна. Баяр хүргэе. Хөгжөлтөөсгөл нэвтрүүлгийн 3 дугаар үеэс багууд маань 8 оног авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэцгээе. Ингээд та бүхний өмнө тайснаа нийслэлийн эрхээ боловсролын 42 дугаар сургуулийн багш Ганд Хүмрийгээ орж алгаан цогтой авцгаана уу?
Харин нөгөө талд нийслэлийн иргэн боловсролын 131-р сургуулийн багш Мөг Эрднийг урьж байна. Алгаанч өгтөө авцгаана уу? За сайн байна агшаа. Сайн байна уу? За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бага ангид тэр цэцмэ Монгол хэлний хичээл гэдэг чинь хамгийн чухал хичээлүүдийн нэг шүү дээ, тий? Манай 3-ын банк нийтдээ 44 сурагчтай. За монгол хэлний хувьд болохоор аливаа улс үндэстний орсон тогтнож буг илтгэх хамгийн чухал үндэс зүйлийн нэг бол их хэл юм. За 3 дугаар ангийн сурагчдын хувьд бол монгол хэлний хичээлээр их хэлээр зөв уншиж бичих, за уншсан сэдвээр чөлөөтэй ярих, илэрхийлэх зэрэг чадруудыг суралцж байгаа сурагчид маань. За өнөөдрийн хувьд болохоор хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааны хүрээнд энэ хөгжилтэй өсгүүд хэмээх сайхан нэвтрүүлэгт орж сурагчид маань бүгдээр үе тэнгийнхнээсээ суралцаж мэдлэг чадвараа баттгалаа. За мөн галын ослын талаар үнэтэй мэдээлэл зөвлөгөөг хүлээж авсан байна. Ингээд хамт олонныхоо өмнөөс танаа нэвтрүүлгийн хамт олон ажлын амжилт хүсье. За баярлалаа. Улбар шар багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? За баярлалаа агшаа. Сайн байна агшаа, танд энэ өдрийн мэнд хүргэе. За та хэд хичээлдээ багшилж байгаа вэ? Би анхныхаа жилдээ багшилж байгаа. За. Тий. Тэгээд манай сургууль одоо ер нь яг нийслэлийн Сүхбаатар дүүрэгтэй багийн сургууль гэж явдаг. Яг энэ тэмцээн дээр ингээд нэг зохион байгуулах гэж байгаа шиг хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар тий. Тэгээд дээрээс нь цаараас нь зүгээр үг өгчөөд энэгээр хүүхдүүд энэ дээрээс гарч ирээд ингээд энэ дээр үг үсгэж байгаа нь болохоор энэ зөвхөн нэг хүний оролцоо биш, нийтийн оролцоо. Энэ бол багийн оролцоо шаардсан. За баярлалаа. Цэгэр багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Нартай баярлалаа. Одоо харин мэдээж манай нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Анд хэвлэлийн газрынхаа хамт олонны зүгээс явуулсан энэ сайхан номын билег дээжсийг та бүхэнд гардуулъя. Та бүхэн ангийнхаа номын санг сайхан баяжуулаарай гэж хүсэж байна. За. За Анд хэвлэлийн газрын агш нараас гоё ихийг сурж олныг мэдэрээгээд гоё номын билег өгч байгаа шүү. За хүүхдүүдээ. За одоо харин тайцлаа цэгэр болон улбар шар багийнхнийгаа урьж байна. За гараад ирээ хүүхдүүдээ. За бүгдээ хамтаа дуулж бүжиглээд хөө. Бэлнэ. Цааш үрд бүжиглээ. Ой, нааш бонд нааш. Наш цэгэр багийнхаа наш. Үзэгчтэй хүүхдүүд хөгжилтэй өсгөх нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Бид 3 үеийн турш уншиж, бодож, сэтгэсний үр дүнд улбар шар багийнхан маань улбар шар багийнхаа 13 оноо авсан бол цэгэр багийнхаа 12-ыг авч чадсан байна. Тэдэнд баяр хүргэе. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Хөгжилтэй өсгүүд байлаа. Өсгүүд нийлээд үе боллоо. Уюуд нийлээд үг бүтлээ. Би ичтэй бидний ертөнц гайхалтай. Эрдэм номын 35 үсэг бид ичтэй 35 бид бүх санаасоо хамтдаа байгаа илүү хүчтэй. Хамаг бүхний үгтэй чадна. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.